сайн та сайн уу? За өнөөдөр хамтын хичээлээр гурван багш хамтран нэг хичээлийг биелүүлсэн. Тэр хичээлээр танилцуулах нь хичээл гурван багшаа буюу багш нараа танилцуулсан. За намайг болохоор Масма гэдэг математикийн багш, манай сургуулийн багш, минь жаалгаараа мөн аль математикийн багш, аюул нашны математикийн багш. Өнөөдрийн хичээлийн зорилго нь болохоор уламжлалт функцийг олох, үйлдэлийг хийх, чанаруудыг тодорхойлох, түүнээсээ гаргалгаа гаргах. Хичээлийн зорилго нь болохоор уламжлалт функцийг олох, чанаруудыг тодорхойлоод гаргалгааг нь хийгээд математик хэрхэн тэмдэглэдэг, юу гэж дууддаг талаар дифференциалчлан уран үйлдэлийг хийж сурна. За уламжлалт буюу дифференциалчлах уламжлалт жишээ бид нүцэн үү? Үзчихсэн. За тэгвэл бүгдээрээ дараах жишээ хий. Гэхдээ зарим төвлөрөө хийгээрээ би шууд ээж гарч хийж чаднаа гэсэн үг гарч ирээ самбартай гэж. 2x Өөр гарч ирээ. 4x. Ой яа. Ой бүгдийг нь хэлж шүү. За байж байгаа. Хоёр баярлалаа. Зөв. Байх уу? За тэгвэл дараагийн хоёрын. За юм аа. Өөрсдөө хийж байгаа тулгаараа эсвэл бодож байгаа тулгаараа дараагийн хоёрын. Надад эргэлзээтэй хоёр зүйл байна. Тэр нь нэгдүгээрт нь энэ хоёр яагаад адилхан байгаад байгаа? Энэ хоёр яагаад адилхан гараад байгаа бол энэ Багшаа тооны юм тооны уламжлалт тэг. Яг тооны уламжлалт тэг. За тэгвэл бүгдээрээ уламжлалын чанарыг буюу уламжлалын тэмдэглэгээ буюу уламжлалын талаар бүх ойлголттой тэр нэг ханаач. За уламжлалын тэмдэглэгээ P-штрих Excel мөн үү? Мөн өөрөө дифференциал буюу D-ийн төвчлөр төвлөж байна. Энэ хоёр үг нь болохоор хоёулаа уламжлалт авна гэдэг үгийг төвчлөр гэсэн. За дараа нь уламжлалын чанар нь надад эднийг үгээр илэрхийлээд тооны яц тооны яц. нэгдүгээр тас тийм болохоор одоо ямар нэг x хэсэг аваагүй хамгийн сүүлд содч одоо хасныг нэмэх хоёр гэдэг. содч онцгой өөрөө Тооны яц. тоо буюу тогтмол тооны Уламжлалт. тэгтээ тэнцвэрийг нэгдүгээр чанар. За хоёрдугаар чанар. Хоёрдугаар чанар яг юм байна уу? Энэ яг яадаг чанар? X тооны зэрэг байхад одоо X-ийн өмнөх коэффициентийг зэрэгээр үйлчилээд Ямар зэрэг байна? одоо шил X-ийн 3 зэрэг n зэрэг. N зэрэг байна. N зэрэгээс уламжлалт аваад одоо X-ийг n-ээр үйлчилээд n-ээс асуулыг байна. Зэрэг. X-ийн утга коэффициентийг ярээр үргэлжлүүлж. Коэффициент болгож үржүүлдэг. Тэгвэл P-ийн яриа болохоор X-ийг n-ээр үржүүлж, n-ийнхаа
Энэс нэг зэрэг гэж аимш яриад байгаа. Тэгэхээр энэ өөр агаатай. N буюу зэрэгчлэгч маань коэффициент олгож үржүүлээд зэрэгчлэгчээс нь нэгээр мөн үү? За дараагийн чанарыг тайлбарлах юм байна уу? За эсвэл багшин тайлбарлаж байна. За энэ дээр жишээлбэл бол коэффициенттай буюу одоо энд мөн үү? Эдгээр тоо буюу яг энэ чи 3 5 3 гэсэн тоонуудаар тоо коэффициент. Тухайн коэффициентийг би энэ чи C-гээр тэмдэглээд байна. Энэ коэффициент нь уламжлал авсан ч авахд уламжлал эхлээд үржүүлээд дараа нь доторх функцээс буюу одоо энэ чи x квадратаас x-ээс уламжлал аваад дахиад тэр c гэсэн тоогоор үржүүлэх юм. Тэгэхээр энийг урд нь уламжлал авахаас өмнө гаргаад тавьчих болно үржүүлэх гэж бодож байна. За дараагийн дөрөвдүгээр чанарыг. Энд тохирох жишээ байна уу гэдэг нь? 5 байж болж байна. 7 өөр. Хэрвээ анзаарах юм бол яг энтэй тохирох жишээ 2-оос 7 хүртэл. Тийм үү? F of x функц гэдэг маань x кубээр 2. Мөн үү? G of x гэдэг маань 12. Тийм ээ. Тэгээд f of x-ээс уламжлал авах юм бол бид 2-оор жишээ. 3x-ийн квадрат. G of x-ээс уламжлал авах юм бол тэгээд ядуу таам дээр тийг нэмэхэд чи 3 дээр тийг нэмээд 3. Тэгээд за баярлалаа. Дараагийн хичээлийг оюут багш манзаа оюут багш хагас өмнө бүгдээрээ энэ бичлэгийг маш сайн анхааралтай хөгжмийн хэлэн доор гэдэг нэг тооч. Яг хөгжимчд юунд харцаад үзүүлсэн байгаа. Удирдагч буюу нот. Тийм. Бид нотыг хөгжмийн сонсоод нот гаргаж болохгүй. Нот хөгжим гаргаж болохгүй. Энтэй ажил математикта энэ үйлдэл буцаах үйлдэл уран үйлдэл. За нэмхийн уран үйлдэл нь юу вэ? Хасах. За квадрат төшөөлөх уран үйлдэл нь юу вэ? Ядуур авах. За тэрнтэй адилхан зүйлээ тэгвэл за цаашдын уран үйлдэл гэсэн хичээлээ. За өмнөх хичээлээр бид нар боломжлоос ирээд сансан тийм үү? За тэгвэл одоо энэ маань боломжлол авсан функц мөн үү? За одоо шатсан функц нь 2x байгаа тийм ээ. За одоо шатсан функцээ хэдүүлээ яаж анхны функцээ x-ийн квадрат. За бид одоо ажиглая. Анхны функцээс олж авахад ямар үйлдэл хийж хэдүүлээ? Одоо зэрэгээ x үнэлж үзүүлээ. Тэгээд зэрэгээс нэмээ хамгийн сүүлд хас функц хийсэн тийм үү? За тэгвэл одоо хэдүүлээ хамгийн сүүлд илтгэгчээс хассан ч одоо уран үйлдэл илтгэгчдээр яа гэсэн үг вэ? Илтгэгч нь энийг хийх гэсэн үг нэ? Нэгдээр нэмэх нэг. За тэгэхээр бид бас гэдэг. Одоо анхны уран үйлдэл хоёроо хуваасан. хоёроо хаваатаа багшны самбар цэдаа. За тэгэхээр хийх гэдэг нэ? X-ийн квадрат. Хоёрууд нь хараагдаад анхны
X-ийг гаргаж байна. Функцнууд гарч ирж байна тийм ээ. За тэгэхээр харъя. Анхны функцаа том функцтэй хөндөж тийм үү? Аа. Одоос тахсан функцаа эцэг. За энэ нэгдээ 2 x-с. Эндээс анхны функцаа олондоо ямар хэлтэй? X нэгдээ нэгийг нэмээд 2 тугаасан. 2 функцаа анхны функцаа. За тэгээд одоос тахсан функцаа дараагийн багтаа. X капиталтай нэг X капиталтай нэг 4x. За анхны функцаа X капитал. Нэгдээ нэг багтаа. X капитал. Дөрөвдөө нэг 4 x. Одоо нөгөө нэг x нь хавцаад гарч ирж байна тийм ээ. За. Тэрсөө X капиталтай x капиталтай нэг 4x. за одоо дараагийн батлыг харъя та. X-ийн куб За одоо тассан нь 3x-ийн капитал хассан 2x. 2x-ийн батлаа. 2x. За энэ их функцаа бай. За X-тэй нэг X 2 дээр нэг. X 2 дээр нэг. тэр нэг ороод тэр нэгийг нэмээ. 2-аар тураар гоо. За хас гэнэ. Нэгийг нэмээд хоёрдоо хувааж. За X-ийн куб X-ийн комплекс хасан X-ийн квадрат. За тэгвэл энэ дэд дахиад нэг ажиглах. Юу ажиглах вэ? Бид нар өмнө энэ хоёр ижлэн маа тийм ээ. Тэгээ нэг зүйлээр ялгаатай хэлсэн шүү. Артаас Оо артаа хавцаа. Одоо бид нар ингээд их функцаа олсон гэсэн энэ маань артаа ямар нэгэн координаттай байсан гэж юу байна. ахтай вэ? Согшоо. Функцийн нэгдээ тэр тотмод та Цэг оронд ямар ч тааж байна. тийм. Эцэм ямар таа. За одоо энэ их функцаа Итүүд хараад их хатны нэмэр 4x. Энэ апны цэг оронд нэг байж болох. Хоёр байж болох. Гурав байж болох. Энэ содон сахад энэ одон сахадыг авчихсан. Тэгээд дахиад тотмод x нь ба. Энэ зөв. За 11 12 гэсэн. Одоо шатсан функцаа хэдийн юм авсан бэ? Одоо шатсан функцаа юм авсан бэ? Оо, түүний функцаа авсан. За багцаа дахиад 11-ийн хамгаалалтаар ихэвчлэн авчихсан. За. Авсан хэвээр болж байгаа. Одоо цэг нь нэмж тавьчаа. Оо сайн байна. Цэг нэмэх. Би цэг маа. Ямар ч таа. Энэс идэлээ их функцаа одоос авах зүйлийг бодож. Дараагийн баг функцаа нөө. X-ийн компоненттэй 3x-ийн
Яг зөв. баярлалаа. За дараагийн хичээлийг ингээд байна. Энэний гараа. Аюулгүй багшхаас ясны сая яасан багтаад ийсий одоо эндээс миний хүүхд энэ тийм ээ. Гэхдээ одоо бүгдээ юу томьёо нэгэ зэрэг одоо их хүүхдийг автотаа яаж вэ? Гэхдээ яса ийсий ай хүүхдийг Ini fungsi besar, fungsi. Cuma deh. Oh, ini aja. Wahkan. Yes, eno. Ini. Ini. Hati asa. Mungkin asa. Sí. Aku tatap kira Iksi, tausend, fünfzehn, Iksi 다음 세력. 다음 세력.
Ажлын хуудасны эхний номер чинь Чин функцийг өгсөн. ажлын хуудасны дээр наана шууд бодсон. гараа өгөөрэй. Эхний 5-ыг бодоод шалгуулаарай. Тэгээ хаан чамаа үзүүлж байгаа байгаасаа дуудчих заяа 3 машин 3 зэрэг яваа үзчих учраас. Асан гэх юм бол дуудаарай. Бодлын шаардлага шууд хариулж чадж болно. ажлын хавцаар ажиллая. За нааш харж байгаа бүгд намайг хараарай. Энэ ажлын хуудасны эхний нүүрний дасгал болохоор эхлээд та нар бичлэгийг анзаар. F-ийг от X тэнцүү 1 гэсэн байна. Өөрөөр хэлбэл уламжлалт авсны дараа нэгдэл тэнцүү юм бол и функц нь олно. И функц. Окей. За хоёрдугаар хэсгийг хараарай. Энэ дээр D-ийг хуваах нь X гэсэн байна. Энэ бол дахиад нөгөө уламжлалын чинь тэмдэглэлийн учраас уламжлалт аваа гарсан хариу нэг баггүй юу? Тэгэхээр дахиад их функц олно гэсэн. Ойлгомжтой юу? За.
Одоо тийм за одоо хэвэн багцсан байна шаараа. Одоо багш нь хичээл хаалт. За өнөөдөр багшаас асараа намайг. За өнөөдөр бид нар уламжлалт авсан функцээ буюу уламжлагч функцээсээ буцаагаад уруугаар хийгээд функц авсан. Мөн үү? За ингээд дасгал ажиллаж байгаа хугацаанд хоёр ширхэг том асуудал гарч ирлээ. Тэр нь юу вэ гэхээр нэгдүгээр бодлого болон нэгдүгээр бодлогын дээр асуудал гарч ирсэн. Бүгдээрээ ихэнх нэгдүгээр бодлогыг чадаагүй. Мөн тавдугаар бодлогыг чадаагүй. Тэгэхээр би энэ хоёрыг тайлбарлаж өгье. Болчихно уу? За, багшаа ийшээ тайлбарлаад өгье. За, нэгдүгээр юу нөхөрөө уламжлалт авсан функц маань нэгтэй тэнцвэрсэн. Энэ функц нь X. яа X-ийн уламжлалт нэг. X-ийн уламжлалт нэг байдаг учраас буюу энэний арт бид нар ингэж ойлгож байна. X-ийн тэг зэрэг байгаа гэж ойлгож байна. Тийм ээ. Тэгвэл энэ функц авахдаа X-ийн тэг зэрэг дээр нэгийг нэмгээд гэдэг. X-ийн нэг зэрэг. Тэгвэл буцаад нэгтэй байхаар нэг. Мөн үү? Тэгээд нэгээр C. За дараагийн тавдугаар бодлого дээр бас ихэнх баг зэрэг алдаад тэр нь болохоор уламжлалт авсан функцээ X-ээс авсан нэг гэсэн функцийг өгсөн байгаа юм. Тэгвэл энэ функц нь надад хэлээд байгаа. X-ээс авсан шал тэгвэл энийг хийж чадаагүй хүн маань энийг энэ дахиад нэгийг тоолоод ирэхээр энэ дахиад авах байгаа. Одоо тийм тэгвэл одоо би дахиад бодохгүй. X-ээс уламжлалт авах юм гардаг бай. Нэг буцаагаад уламжлалт авах нэг гарсан зүйл нь их функц нэг бай. Мөн за намайг сайн сонсороо. Гэрийн даалгавар яг ажлын хуудасынхаа нэг хоёрыг буюу дотор тавтын арга. Арагийн хичээлээр арга. За мөн наашаараа гэрийн даалгавар уламжлалтыг бид нар нэгэн бичлэг гэж тэмдэглэдэг тийм үү? Тэгвэл их функц авахгүйдээ хэрхэн тэмдэглэх юм бэ? Түүнийг юу гэж нэрлэдэг юм бэ? Уншдаг юм бэ? Мөн үү? Тэгээд сургуулийн 158 дугаар хуудсны 1-ээс 7 дугаар бодлогыг болсон юм бэ? За хичээлдээ